Цусан суулга өвчин богино хугацаанд халдварладаг бохир гараар амандаа хүрэх төдийд өвчлөдөг байна. Маш бага буюу 10-аас 100 ширхэг хинэн залгихад л тухайн өвчин цусаар гүйлгэж эхэлдэг. Нянтэгч 3-7 хоногийн турш бусдад халдвараа тарах эрсдэлтэй бага насны хүүхэд голдуу өвчлөдөг тул хордлого ихтэй шингэн амархан алдах цаашлаад бүдүүн гидс шарх үүсэх аюултай ажээ. Он гарснаас хойш тус өвчнөр 40 гаруй хүүхэд өвчилж бүсийн онцлогын эмчилгээний төвд хэвтэ эмчилүүлсэн байна. Цусан суулгын халдвар маань ерөөдөө улсын хэмжээнд 2018 19 оны эхний улирлын байдлаар бол өвчлөл өндөр байгаа. Орхон аймгийн хэмжээнд 2018 онд бүртгэгдсэн нийт гидсний халдвар төвчний 45%-ийг цусан суулгын халдвар эзэлж байгаа. Мөн 19 оны эхний улирал гарсаар бол ерөөдөө өвчлөлийн байдал цааш үргэлжлэхдээ нэмэгдэх хүүхдийн байгууллагаас голомтолж гарах энэ давхар судлалын 15 дугаар 7 хоногоос эхлээд зочмог суулгалт халдрын хам шинжийн тохиолдлууд бол нэг анги бүлгийн хүүхдүүд 2-оос дээш тохиолдол гэж өвдөх. Энэ маань өөрөө эмнэлзүүлж шинж тэмдэг илрээд давхар лабораторийн шинжилгээгээр яг цусан суулгын үүсгэх гэж илэрж байгаа энэ тохиолдлууд бүртгэгдэж байна. За үүнээс сэргийлэхийн тулд нэгдүгээр эцэг эхчүүд бол хүүхдийн эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг эзэмшүүлэх, гарын ариун цэврийг сайтар сахиулах, хүүхдтэй хоолнд бэлтгэж өхийн өмнө маш сайн цэвэр байдлыг хангах энэ дээр анхаарах хэрэгтэй байна. Цусан суулга өвчин маань өөрөө нянгаар үүсгэгддэг. Тэгээд ерөнхийдөө бохир өтгөн мөр амны зам буюу бохирдсон хоол хүнс гараар дамжин хүнээс хүнд халдварладаг байгаа. За ерөнхийдөө шинж тэмдгийн хувьд болохоор зэрэг хүүхэд өндөр халуурах, бөөлжих, суулгах цус эхлээ шингэн суулгаад хүндрэх юм бол цус тийм салхагтай ийм суулгах байдлаар илэрдэг. Өнгөрсөн онд Орхон Эмпат сургуулийн сурагчдын хоолны хордлого болсны 45 хүн Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн халдвартын тасагт хэвтэн эмчилүүлсэн байдаг. Эмнэлзийн хувьд цусан суулгын эмнэлзүү зөнхөлсөн хэмээн онцлогдсон билээ. Тэгвэл энэ жил сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас одоогийн байдлаар нэг ангиас 2 хүүхэд өвчлсөн тохиолдол гарчээ. Тиймээс эрүүл мэндийн газраас хүүхдийн байгууллагууд дээр шалгалт хийж заавар зөвлөгөөгч ажиллаж байна. Уг өвчин ахын бохирлоос мөн үүсэх тохиолдол их байгаа тул эцэг эхчүүд та бүхний хүүхдийн гарын ариун цэврийг сахиулж байхыг эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж байна.